Өнгөрсөн онд гарсан гал төмрийн нийт дуудлага мэдээллийн 60 гаруй хувийг 3 дүүрэгт гарсан галын дуудлага мэдээлэл эзэлж байгаа юм а. Тодорхойлбол өнгөрсөн онд гал төмөр Сонгон хайрхан, Хаанвал, Баянзүрх дүүрэгт хамгийн олон бүртгэгджээ. За эдгээр нь гэр хороолол хамгийн ихтэй хүн амын нэвтаршил ихтэй зэргээс хамаарч байгааг албаныхан тодтогч байлаа. За нийслэлд гарч байгаа галын дуудлага мэдээллийг хүн утсаар мэдэгдсэн тохиолдолд бол гал унтраах албаныхан объект руу хөдөлтгөө. За тэгвэл өндрийн камер суйрлуулснаар галын аюул эрсдлийг иргэнээс урьдчилж тогтоон нэгдсэн төвд мэдээлэл өгөх боломжтой болох юм байна. Одоо бол өндрийн камерыг бол Улаанбаатарын 19 цэгийг билээ тодорхойлж байгаа. 19 цэг бол өндрийн камер гэдэг бол мэдээд одоо нэлээд өндөр хэсэгт байршнаа гэсэн. Тэгэхээр Улаанбаатарын бүсээр нь одоо ингэ тоорч харж байдаг. Тэнд одоо хаана утаа гарч ирнэ, хаана одоо гал төмөр гарч ирнэ, яг тэрийг бол одоо шууд хараад очих боломжтой гэсэн ийм үйлдэлийг олгож байна. Ер нь ихний ээлжиндээ бол бид 19 өндөр цэгийг тодорхойлж барих бол яа гэдэг. Ялангуяа одоо гэр орол руу жигсэн хаяг задгаа гэдэг байдаг шүү дээ. Хаягжилтай муутай газруудаар бол ингээд шууд харах боломжийг бүрдүүлж ингэ байршуулна гэж бодож байна. За өндрийн камераар суйрлуулснаар гал гарч байгаа объектын байршлыг нэгдсэн төвд мэдээлэх, нөхцөл байдлын мэдээлэлд богино хугацаанд дүн шинжилгээ хийж, утаажилт, тархалт, гал гарсан их үүсвэр зэргийгч олж тогтоох боломжтой болох юм байна.